За юу бацхан та бүхэнд өглөө өдөр орой болон шөнө мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр сонгож авсан дуу маань 21 Savage-ийн он гарахаас өмнө гаргасан альбомунд нь багтсан Bow Without You гэдэг энэ дууг сонгож авсан байгаа. Яг дууг бол өмнө тэ ингээд машин барьж байхдаа сонсоод ингээд chill mark-ийн айгуу намуухан юм сонсдог байсан. Тэгээд клипийн нарийн сарын өмнө юу вэ? Гараад тэгээд зүгээр зургтан дээр YouTube дуу сонсоод үзсэн чи гараад ирээд тэгээд үзээд ингээд үзсэн. Клип мэлэпэн тэр хэлж байгаа үг мүг нь цаагаар навж байгаа мессеж энтер нь айгуу дайжгүй байсан юм. Яг клип нь гарсны дараа яг ингэж pay attention хийж ингэж үзээд сонсонгуутлаа дайжгүй байна гэдэг. Тэгээд тэрнээс сонсоод одоо ерөөсөө нэг хэсэг толгоноос гарахгүй байгаа даа. Тэгээ жоохон хоцроод юу хийж л одоо гэхдээ яа. Тэгээд одоо бүгдээрээ дуугаа сонсоод үгийг орчуулаад видеого эхлүүлье. You running around drinking liquor, taking pictures cause you miss me. I know you miss me. You running around drinking liquor, fucking niggas cause you miss me. You just want attention. You can sleep with half the world, bet you still won't forget me. You can fall in love, get married, have kids, I still be the realest nigga hit it. Straight up. За тэг саяны явсан түүний оны өөрийнх нь дуулдаг ихний бадгийнх нь хагас нь авч байгаа. Тэгээ дуу бол ерөөхдөө хоёр бадаг, нэг дахил нэг жижигхэн бриж гээд ингээд давтаа тийм тэгээд дуусчдаг байгаа. За тэгээ ихний бадаг ихний хагас нь You running around drinking liquor taking pictures cause you miss me. Тийм ойлгомжтой чи ингээд гадар өдөж ууж те хонж өнжөө зураг аваад яг тэр чи нөө санаад байна. Тэгээ You running around drinking liquor fucking niggas cause you miss me. Тэ ойлгомжтой чи бас ингээд гадар өдөр өдөж уугаа те янз бүрийн хүмүүст онтож ивтэй ингээ яваад байгаа нь ягаад тэгэхээр чи наваа санаад байгаа гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээ you can sleep with half the world but you still won't forget me гэхээр тэр чи дэлхийн хүн амын талтаантай одоо ингээ унтаад секс хийсэн чи дотроо үргэлж наваа бодож байна. Наваа хийж мартахгүй гэсэн утгатай. Тэгээ сүүлийн мөрн you can find love, get married, have kids. I'll be still raise niggas to hate it. Тэгэхээр тэ ойлгомжтой л да тэ чи тэр хүүхэндээ л хэлээд байгаа шүү чи тэ ингээд өөрөнгөсөө хайраа болоод нөхөр хүүхэдтэй болоод ингээд амьдрал чи ингээд эхлээ явсан чи намайг мартахгүй тэ би I'll still be the realest niggas to hate гэхээр энэ чамаа ингээд юу та болсны дараа ч гэсэн би ингээд тэ чам дээр ингээд очиод байх чи надад хизээж үгүй хөхгүй тийм болохоор хэрэг тэгэхээр чи одоо нөгөө тэ нөө секси хөрчлүүлдэхүүд юу гэдгийг тэ ах тэгээ тэр эмгтэйгээ те ямар ч юм тэр хүний амьдрал ямар ч юм тохиолдсон чи наа хязгаарч мартахгүй би чиний одоо те ингээ дотор ч үргэлж байдаг юм хязгаар салахгүй нэг тийм эрхтэй хүн гэсэн утгатай тийм мессеж л яваад байгаа юм шиг байна. Эсвэл нэг гомцсон те нэг тийм. За тэгээ үргэлжлүүлээд энэ 2 дугаар бад юу 2 дугаар хэсэг рүү бүгдээр орцгоё. I was getting some head earlier and you crossed my mind. I'm as solid as they come, but you crossed the line. Been start keeping it real, I can see the sign. When it came to having your back, I'm so real, probably would've gave you my spine. I'd rather have loyalty than love, cause love really don't mean jack. See, love is just a feeling, you can love somebody, still stab them in their back. It don't take much to love, you can love somebody just by being attached. See, loyalty is the action, you can love and hate me and still have my back. За тэгээ саяны орж ирсэн болохоор нөгөө түүний оны эхний бадгийнх нь 2 дугаар хагас нь явж байгаа. Тэгээ эхний мөрөн I was getting some head early and you crossed my mind. Тэгэхээр тэ head гэдэг чинь blow job гэсэн үг шүү дээ. Тэгээд би ингээ blow job хийлгээд ингээ байжсэн чи ингээ миний тэ ингээ толгойн тайлд орж ирсэн. Тэгээд I'm as solid as they come but you crossed the line гэхээр би бол ингээ solidтэй ингээ хийдгээгээд янз бүр асуудал үүсэхгүй ингээ байжсэн. Гэхдээ чи cross the line гэхээр яг чи миний бодоогүй хийсэн. Тэгээд миний дургу хүргэсэн ч юм уу нэг тийм ярц нэг асуудал үүссэн байгаа гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд yeah you've been stopped keeping it real I can see the sign гэхээр яг өмнө хүн дээр хэлжлээ л да чи ингээд real байхаа болоо тэгээд яагаад болсон бэ гэхээр тэр янз бүрийн сайн гэдэг ч одоо янз бүрийн сэжүүртэй хийж байгаа хөдөлгөөн хэлж байгаа үг ч юм уу
одоо тэр гаргаж байгаа зан хаашин ингээд өөрчлөгдөөд ингээд манийхууд яа тийм анзаарсан байгаа л да саагаар өөр хүнтэй болсон ч юм уу ингээд яг өөрийнхөө байхаа байцсан гэсэн утгатай тийм мессеж л яваад байгаа. Тэгээ удаан зүгээс 92 бие биенээ яадаг угаасаа мэдсэн байдэн шүү дээ. Тэгээд тэрний л бас нэг холбоотой асуудлыг дуулаалгах шиг байна. Тэгээ when it come to having your back I'm so real гэхээр яг having your back гэхээр те одоо ямар нэг асуудал үүслэх гэж чиний ард тал болж те төсч туулж одоо ингэж дэмжиж өмгөөлж хамгаалч юм одоо тийм утгатай I'm so real гэхээр тийм би ингэж хамаа ингээд дэмжиж туслаад ингээд те чиний back одоо ингээд тулгуурчин болоод ингээд явдсан. Тэгээд I probably would give you my spine гэхээр тийм spine гэдэг чинь нөгөө хүний нуруу штэ нөгөө нурууны яс нөгөө мэдрэлийн юу гэдэг ч үлээд тийм тэгээд үнэхээр яах байсан бол те ингээд чиний төлөө би ингээд өөрийнхөө нуруу ингээд өгөхөд хүртэлтэй тийм юу байсан бэлэн байсан тийм одоо real байсан гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээ I rather have loyalty than love because love really don't mean jack гэхээр тийм яг хөө тийм үнэлтэд хэлж байгаа энэ орчуулвал энэ би хайр тэгээ өөртөө хайр авахаас илүү loyalty гэдэг чинь одоо нэг үнэн чудраг байдалтай тэр хэлээд байгаа шүү дээ. Тийм би хайраас илүү одоо үнэн чудраг байдлыг илүүд үздэг. Яагаад тэгэхээр хайр бол те love really don't mean jack гэхээр хайр л ерөөсөө зүгээр юу ч утгатай юм байдаг байхгүй. Энэ бол хайр гэхээр энэ ямар нэгэн тийм гүнзгий гүн агуулга утга гэсэн юм байхгүй гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд see love is just a feeling you can love somebody and still stab them in their back гэхээр тийм шүү дээ. Тэгээ хайр бол зүгээр feeling гэдэг чинь угаасаа ойлгомжтой мэдрэмж. Хайр бол зүгээр мэдрэмжээ. Тэгээ чи хин нэгний хайрлж болно, дурлж болно. Гэхдээ чи still тэ тэрийг хорлож одоо яа stab them in the back гэхээр сайхан дүүрэн дээр нэмнэж байгаа те хойноос нэг хотглох ч юм уу одоо ямар нэг юм хилж одоо өөрийг нь муулах ч юм уу те тийм утгатай хоёр мөр явж чинь. Тэгээ үргэлжлээ Iron Mag you don't take much to love you can love somebody just being attached гэхээр тийм шүү дээ. Үнэн шүү дээ. Тэ ерөөсөө you don't take much to love гэхээр ямар нэг юм хайрлах ихэд нэг янз бүрийн тийм илүү тийм олон юм шаардаад те ингээд чи зүгээр хин нэг хажууд нь зүгээр цуг дагаж яваад юм цуг байгаад тэрнээс болоо чи хин нэгний хайрлж болно гэсэн утгатай тийм хоёр мөр явж ин л да. Тэнгүүтлээ үргэлжлээсээ loyalty is action. You can love or hate me and still have my back гэхээр тийм л да. Яг loyalty тийм үн чудраг байдал гэдэг чи action гэдэг чи яг одоо хэлэх ярих биш хайртай би хайртай дуртай яваад байх биш яг хилээд үзүүлээд үйлчлээрээ те хэдий ярьж байгаас үйлчлээрээ үзүүлэх гэсэн одоо action гэсэн утгатай юм яа тийм. Тэгээд you can love or hate me and still have my back гэхээр чи намайг хайрлж болно үзий ядаж болно. Гэхдээ асуудал үүсэтэй байдлыг үүтээд ямар нөхцөлд ингээд ороход still have my back гэхээр чи одоо миний арыг дагаатай ингээд нэг үн чудраг байдалтай автаад одоо их нэнийхээ дагуу тэгээд нөгөө үн чугаа хүндээ одоо ингээд back and lay явах гэсэн утгатай юм бас их юм гүнзгий утгатай юм хідэн мөрнүүд явлаа тийм. Тэгээд бас битсэн л байна л да тийм. За тэгээд энэний дараа болохоор юу орж ирнэ дахилт нь орж ирээ. Тэгээд бадаг орж ирээ. Тэгээ үргэлжлэнэ. За тэгээ одоо бүгдээрээ видео үргэлжлүүлээ дахилт руу орё. I gave you my all. You was my dog. I would've went to war the world on your car. Thought you had my back. You let me fall. You heal my pain. Then you caused it. Now I got a ball without you. Now I got a ball. Now I got a ball without you. Now I got a ball. Now I got a ball without you. Now I got a ball. Now I got a ball. Now I got a ball without you. Now I got a ball. За тэгээ саяны орж ирсэн дахилт нь байгаа. Дахилт дуу дундуур 2 3 яваад дуусчдаг байгаа. За энэ тэгээд I give you my all, you was my dog. Тэг би чамд байгаа бүхнөө гэсэн. Чи бол миний та одоо dog гэдэг чи одоо хамтай үрдийн найз юу гэдэг dog гэдэг чи одоо зөндөө болохоор орж болно л доо тий. Тэгээд I would have went to war with the world on your call. Тий би хэрвээ чи намайг дуудаад те асуудал үүссэн бол би чиний тэрнээс чинь би одоо дайнд явахд бэлэн байсан те I would have went to war. Тий чиний дуудлагаар би ингээд тэг үргэлжлээ touch you have my back you let me fall. Тий чи бол миний ингээд те төшөлтхөр болоод ингээд миний хараа болоод ингээд явах байсан. Гэхдээ чи намайг те let me fall гэхэл чи намайг тэгж төсч тулаагүй би тэгээд унсан гэсэн утгатай. Тэгээ you heal my pain then you caused it гэхэл яа тэгээд унсныхан дараа та буцаад нөгөө тэр шархын нэдгээгээд одоо яадаг ингээ буцаа зүгээр болгосноо тэгэнгүүтлээ ахаад нөгөө хүүхэн асуудал үүсгээд тэр нь болохоор then you caused it гэдэг. Тэнгүүд маань нөхөө наагаараа боо вираач наагаараа боо гэхэл тийм болохоор би тэ чамгүйгээр ингээд одоо амьдралаа үргэлжлүүлээд боол гэдэг чи яах вэ
үгийнх нь үнд суутах бөмбөгтэй яг бас хагас тоглох гэсэн утгаар ордог бас. Тэгэхдээ энэ дээр бол орж байгаа нөгөө боолер гэдэг ч одоо юу гэнтэй үнтэй чамаа хувцас машин тэрийг одоо гангараа одоо юу гэдэг тим ааж идэлж хэрэгэлдэг дандаа флекс гэдэг одоо тийм рэпрууд их хэрэгэлдэг юм да. Тийм хүмүүсийг боолер гэдэг байгаа шүү дээ. Тийм тэгээ одоо би чамгүйгээр ингээ үргэлжлэнэ гэсэн утгатай тийм. Яг мань хүн нөгөө хүүхэндээ гомцол юм шиг байна. Тэгээ өөрийнх нь харн болж явж чадаагүй гэдэг. Тэгэл болоо л да. За тэгээ энэний дараа 2 дугаар бодог нь орж ийн. Тэгээ одоо бүгдээрээ тийш орцгоё. You cross me once, it's fuck you forever. Middle school got my heart broke, start writing love letters. Heart cold, yeah, so cold, had to buy the month plus sweater. Valentine's Day, she ripped the card and urinated on the rose petals. Damn. You was my rock, heavy metal. Now you ain't shit to me. I thought it was love until I woke up and had an epiphany. Keep the fame and keep the love. Just give me the loyalty. Nefertiti, King Tut. I treat you like royalty. За тэгээ саяны орж ирсэн болохоор түүний өөний өөрийнх нь 2 дугаар бодог нь бүтнээр явсан байгаа. За тэгээ эхний мөр you cross me once is fuck you forever. Тэгээ чи битээр нэг таарсан. Is fuck you forever гэдэг би биэндээ хизээж ахиж харцахгүй дандаа. Тэгээ fuck you forever гэсэн утгатай. Тэгээд middle school got my heart broke, stop writing love letters гэхээр тэгээ одоо дунд ангид би өөрийнхөө юу зүрхийг шархлуулсан. Тэгээд хайрын захиа бичихээ болсон гэсэн. Тийм дунд ангид байхдаа тий зүрхэн шархлаад хайрын захиа бичихээ болсон гэсэн утгатай мөр явж байна. Тэгээд hard cold, yeah, so cold, had to buy the Moncler sweater. Тэгээ миний зүрхэл хүүтэй бүр хэтэрхий хүүтэн тэгээд би Moncler sweater хөдөлж авч өмссөн. Яг Moncler гэдэг нь бас нэг үнэтэй Италийн брэнд юм байлээ. Би бол одоо анхны удаа л мэдчихэ. Тэгээ юм үнэтэй цамж авсан гэж бас хайлт дундуур флекс хийгээл ах шиг. Тэгээд үргэлжлээд Valentine's Day she ripped the card and urinated on the rose petals. Яг үргэлжлээд те Валентины өдөр тэр хүүхэн нөгөө өөрт нь өгсөн секрет одоо захаа юу гэдгийг те хайртай мартай гэж бичсэн байсан. Одоо юуг нь урангуутлаа тэгээ нөгөө газраар шалаар орон дээр ч юм нөгөө ингээд цацсан байсан сарнаан дэлбэн дээр нь urinate гэдэг ч одоо shake гэсэн үг шүү дээ. Тэрэн дээр шээцсэн гэж юм. Тэг юу гэж чаа тий бас юу гэсэн үг shake гэж одоо мэдхгүй тийм ямар ч тийм утгатай. Үгийнх нь утга нь бол тийм өөр хипхоп утга бас байдаг ч юм уу. Гэтэ мэдхгүй сони тэр засцсан сарнааных нь юм дээр шээж хийж байгаа шиг. За тэгээ үргэлжлээд use my rock heavy metal. Now you ain't shit me гэхээр use my rock heavy metal. Rock гэдэг чинь чулуу гэсэн утгатай. Яг тэгээ дуундар орж байгаа утга нь одоо юу гэдэг юм бас нөгөө Plies-ийн нөгөө rock гэдэг үүдэн шүү дээ. Тэр шиг тэрэн дээр болохоор нөгөө эмхтэй хүнийг айгу магтсан тийм дуудаг байхгүй Plies-ийн тэр шиг энэ дээр бол хальт магтаад байгаа юм шүү. Use my rock heavy metal тийч одоо чи миний чулуу тэг бүх юмыг дааж ингэ шийж явдаг гэсэн найдвартай гэсэн утгатай heavy metal гэж оруулж байгаа яах нөгөө rock хөгжим чинь цаашгаа heavy metal hardcore rock юу ч үлээ тэгээ явдаг тэр хоёрыг бас холбоод юм хипхоп ч тэгэл нөгөө ойролцоо утгатай өөр үгнүүдийг холбоод ингээд нэг утга гаргаад ирдэг. Тэр нь л явж лаа л та. Тэгээд now you share me гэхээр чи бол одоо хинж бишээ. Тэгээ нөгөө хүүхний хэлээд тийм. Тэгээд I thought it was love until I woke up and had an epiphany гэхээр би тэ битүүрээ хоо дундуугаа юм хайр гэж бодож ирсэн. Until I woke up and had an epiphany гэхээр нэг өдөр сэрээд ухаарсан байгаа байхгүй одоо epiphany гэдэг чинь одоо ямар нэг юмыг ойлгоод ухаараад энэ юм байна тийм байна гэж ямар нэг шийдэлд хүрэх тэр процессыг epiphany гэдэг юм байлаа тийм тэгээд мань хүн одоо тэгэж ингэж ухаарж work болж болох хүртлээ нөгөө эмхтэн үнтэйгээ дунд нь байгаа зүйлийг хайр гэж бодоод байсан гэсэн худлаа байсан гэсэн тийм мессежтэй тэг хоёр мөрлөө явж байна. Тэгээ keep the fame and keep the love, just give me the loyalty тий. Чи өөрийнхөө тэр фэмтэй одоо алдартай тийм суутай тийм статус юу гэдэг тэрийг тий өөрөө аваа keep the love бас өөртөө хайраа зөвхөн just give me your loyalty өөрийнхөө үн чудраг байдлыг л надад өгөө би тэр чи идэх чи наа гэдэг яг тий үнэлтэй тий тэр нь тэгээд үргэлжлээд Nefertiti King Tut I treat you like royalty гэдэг чинь тий Nefertiti King Tut гэдэг нь болохоор юу юм бэ лээ. Nefertiti гэдэг чинь нөгөө тэр Египтийн бас нэг нөгөө дээр үе нөгөө хаан хат яг тухайн үед байхад нөгөө юу гэдэг чинь хөшөө мөшөө одоо хүүхнүүд чинь шивээс мэс хийлгэсэн нэг юм юу явуулдаг тэрийг хэлдэг юм. King Tut гэдэг нь бас нөгөө пирамид юм уутай холбоотой бас
бас тэн дээр үст хаан байсан тэр хүнийг хилээд байгаа. Тэгээ яг цагаар хэлж байгаа утга нь энэ хоёр хоорондоо харилцаа холбоотой байсан юм аа. Энэ хоёр хаан энэ Нефертити гэдэг нь тийм хатан байсан юм байл амар үзэсгэлэнтэй алдартай ч юм уу тухайн үед тийм. Тэгэл яг цагаар нөө мессежэл хэлээд байна л да. Би чи надад лоялт байгаагүй би чамайг роялти шиг тийм юм хаан хатан шиг ингэж дээдлж хайрлж хамгаална гэсэн утгатай. Тэг ингээд юу 2 дугаар бодгоны яваа дуусчлаа. Одоо энэний дараа нэг жижигхэн бриж орж ирэн. Тэгээд тахилтны яваа дуул ерөөдөө дуусч байгаа. Одоо хэдүүлээ брижийн хальт сонсоод орчуулъя. I just wish your love wouldn't fade away. Even when the smoke clear, I'm here to stay. Don't you ever let a nigga take my place. Would you be around if I had minimum wage? I gave you my all. You was my dog. I would've went to war the world on your car. За тэгээ сайн орж ирсэн нөгөө bridge гэдэг дөрвөн мөртэй хэсэг нь явж байгаа. Тэгээ эхний мөр нь I just wish your love wouldn't fade away гэхээр тэгээ би чиний хайрыг чи ингээд уусаад ингээд алга болохыг хүсэхгүй байна. Even when the smoke clear I'm here to stay гэхээр тэгээ энэ хар баруун утаан харилцны дараа те би ингээд энд үлдээд ингээд яхад байхад бэлэн байна. Тэгээ I'm here to stay гэдэг чинь бас мань хэдийн нөгөө эмгтээдээ дуугүй байсан ч гэсэн те бас хэдий үжи хатсан шин цаагаар бас нэг юм холбоостой сэтгэлийн углуурхт нэг юм одоо тэр эмгтэйг гэсэн тийм нэг юм байгаа юм шиг байна. Тэнгүүтлээ үргэлжлээд don't you ever let a nigga take my place гэхээр яг сануулж хэлээд байна л да тий. Чи нэг өөр нэг тий нэг залуу тий миний орон байрыг ингээ өгчөө тэгж болохгүй шүү гэсэн. Би стил байгаа шүү тий. Чамайг стил бодсоор байгаа гэсэн утгатай тийм мессеж тий. Тэгээд would you be around if I had minimum wage гэхээр яг минимум wage гэдэг чинь нөө цалингийн доод түвшинтэй яг манай хэлээд л да хэрвээ яг би юу ч болоод ингээд те цагийн ажил хийгээд ингээд амьдарч явах чи миний хажууд намайг надтай зүгтээ миний төшөлт тулгуур болоод ингээд надтай хамт байх уу гэд асууж л байна л да бас л те эн чинь мөнгөд нь болоод байдаг те өөр юмд нь болоод байж байгаа те ингээд асуудал үүсээд амьдрал тулаад ирэхээр хамт байх уу бүсгүй мэн л гэл асуугаад байна л да те тэгэл үргэлжлээл I give him all he was my dog. How to win the war with the war on your car гэл. За тийм дуу маань одоо ингээд ерөөхдөө дуусчлаа тийм ээ дууг үтсэн та бүхэнд айгу баярлалаа. Тэгээ яг дуу ерөөхдөө ингээд үгийг орчуулсан ингээд базаад ойлгоход яг дэрэн мөний хоорондын харилцаа тийм ялангуяа хосууд юм уу найз хүн найз залгууч юм уу. Тэгээд нөө цагаараа бие биений хараар тавилт одоо бие биендээ итгэхгүй байдал хэдий хайртай ч гэсэн тийм ингээд өмнө орчуулаа хэлээдсэн тэр дээр үг нь яваад ихний бодог тийм хайр бол худлаа. Тэгээ loyalty өмч чудраг байдал нэгэнд өмч чудраг байдал нэгнэ гэсэн тийм loyalty байвал ингээд би биний royalty шиг те хайрлж хамгаалаад ингээд сайхан байна гэсэн тийм мессежийг авсан. Гэтэ яг бас нэг дундуур нь хилээдсэн тэр юу нь болохоор нөгөө хэдий тэгээ хоёр талдаа эхнэр хүүхдтэй нөхөр хүүхдтэй болсон ч гэсэн нөгөө юутэй одоо 10 жилдээ ч юм оюутан байхдаа ч юм бүр ингээд цугаагүй байхдаа өмнө нэг учирдсан нэг эрэгтэй хүн ч ямар нэг хүн байдаг шүү дээ аль аллаад 90 алинч тэр нэг хизээ нэг хүрээд ирэхэд уулзчихдаг те нэг хаа нэг учирчдаг ч юм уу хэдийн нөхөр хүүхдтэй гэсэн нэг тийм хүмүүс байдаг шүү дээ те одоо ингээд зарим мэдж л байгаа хэдий одоо холбоос бүлэгтэй байнга амьдраад байгаа гэсэн тийм яг хав тэрийг бас давхар харуулад хэдий энэ хоёр хэрэлдээд ингээд би биний үзий ядаад байгаа гэсэн өөр цагаараатай ингээд түүх байгаа ингээд би бинээ мэдээд ингэсэн нэг тийм аюу тайлбар юугүйч тайлбарлах нь тэр энэ тийм байдаг болохоор тийм бас чамаагаас шууд ингээд мартчих чадахгүй байна гэсэн бриж дээр бас явжлаа л да тийм тэгээд тийм нэг юм адармат 92-ны харилцааны тунд үүсдэг асуудлыг дууссан тийм тэнд нэг шийдэл олох гэсэн ч юм уу одоо юу шийдэл олох нь цаашаа яг хөө ерөнхийдөө тэр нэг байгаа байдлыг гаргаж хипхоп дугаар гаргаж нэг тийм дуу байна тийм айгуу тажгүй үг нь үл тийм ингээд ойлгоод ингээд яах тийм бас гүнзгий утгатай ч юм шиггүй юм шиг тийм хитрхийн нөгөө хипхоп янз бүрийн нөгөө давхар утгатай тийм үгнүүднийхөө хэрэглээгөө ерөнхийдөө ингээд үгүүдийн цүүгээр хэрэглээ авсан юм дуу байна. За тэгээд та бүхэн миний YouTube channel-ыг subscribe хийгээрэй. Тэгээд би доор бас нөгөө өөрийнхөө Facebook болон Instagram хуудсуудыг линкийг оруулж тэрийг бас урж дагаарай. Тэгээд лайк дараарай. Share хийгээрэй. Тэгээд удахгүй шинэ видеогоор бүгдээрээ уулзцгаая.